Зүрийн үйлдвэрлэж улсын болон хувийн томоохон төслүүдээр ажиллана. Явуулах болно. Тэгээд энэ хүн зөвлөсөн бүсдэрээ манлайлж Батгтайгыг тайсан дээр үрж байна. Батгтайгаар өнөөдөр саатхандээ ойлгосноо хэлийг авчлаа. Заавал өнөөдөр нийтдээ хэлээ байна. За зүгээр. За яг хажуудлынхаа хүүхдүүдтэй хүмүүстэйгээ эргэж хараад тэгээ өөрийгөө нэг танилцуулаад гар барчин байна. Толгойч хаана байна гэсэн. Энэ нь эерэг үг сөрөг бүр ажиллаа. Одоо энэ жижиг тоглоом тоглоо. Нөгөө хүн гараа баавна, хоёр гараа хөвүүл заа ингэж хөрөхгүй байсан. Та эдийн тахтараа шүү. Амьдралын чинь чиглэл зорилго нь. За өглөөний мэнд. Тэгээд одоо цаг өглөөч өдөр болсон мэт 12:30 болж байна. Өнөөдөр хагас өдөр 12 сарын 6-ны өглөө байна. Тэгээд өнөөдөр өглөө түрүүн бичлэгээс харсан байх. Өнөөдөр өглөө яаж эхэлж яах вэ гэхээр уул амралтын өдөр би бол ажил хийхгүй хичээдэг. Гэтэ тэгээд нөгөө Монгол байх хугацаанд тэгээд мэдээж хэрэг үйл ажиллагаа тодорхой амралтын өдрүүдийн ийм сая болохоор бид нэр Tesla Group-ийн маань 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаан дээр очиж илтгэл тавьчаад ирлээ. Тэгээд 1 тэрбум төгрөгийг 700 хүүхдэд тараасан байна хэвээр. Үнэхээр супер буюу үлдсэн гоё нэрхтэй өглөөг хэллээ гэж бодлоо. Би чинь нөгөө юм илтгэл тавьдаг хүнийхээ хувьд болохоор миний нэг хүсдэг зүйл нь 30 минут 40 минут хүмүүс надад анхаарлаа өгч байгаа бол тэр анхаарлыг ашиглаж яаж тэр хүнд нэр яа харахгүй нэг юм нэгтэй ганцхан жижиг юм л ойлгоол. Тэгэл тэрнийгээ дагуу миний яриаг сонссныгаа дараа нэг үйлдэл хийчихвэл болно супер гоо. Тэгэхээр би хүсдэг зүйл нь бол олон нийтийн өмнө илтгэл тавьж л байгаа, сургалт хийж л байгаа, амаа нээж л байгаа, хүмүүс юм хэлж л байгаа бол нэг ядаж нэг 9-10 байчвал 10-аас 9 байчвал зүгээр санагдаад байгаа. Гэтэ болсон юмаа хийж чадсан. Би хэдэн хүмүүсийн хүүхдтэй оюутнуудын нүдэнд нь ойлгосныг харж чадсан. Тэгээд нэг сүүлийн оюутны надад асуулт аягүй таалагдсан нэрээ. Тэр нь юу байсан бэ гэсэн чинь та ер нь бидний үеийнхнээс яагаасаа гэж хүсэж байна гэсэн. Тэгээд тэрэнд нь магадгүй энэ влогоор дамжуулаад бүгд нь хэлчихээ. Бид нар оюутанд хариулсан хариулт нь энэ байсан. Та хэд байгаа байдал чинь зүгээр ах уу байх хэвээр замналаараа л явж байгаа. Өөрийнхөө учрыг олох гол амьдралын зорилгыг мэдрэх гээл тэгэл угаасаа л нөгөө бидний явах хэвээр замналаараа бүгдээрээ явж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ мэдээч хэрэг хийж байгаа зүйлээ ижлийн зүйлээ хийгээд байвал өөр үр дүн гарахгүй шүү дээ уус ойлгомжтой. Тэгэхээр миний зөвлөх юм нь болохоор тэр оюутан зөвлөсөн зүйл нь болохоор залуу хүн шиг бай, энергитэй бай. Юм руу нэг жоохон яа тэгэхээр нас яваад ирнэ шүү дээ. Одоо наа чиг 40 болоод ирэнгүүт хүссэн үсээгүй энерги чинь багасна. Хүссэн үсээгүй амьдралдаа нөлөөлөх чадвар чинь хязгаарлагдана. Тэгвэл тэр их энерги байгаа дээр ашиглаад тэгяснаад хүсэж байгаа амьдралаа биелүүлчих хэл гэж. Хэлэх гээд байгаа санаа залуучууд залуу хүн шиг бай, энергитэй бай, жоохон зоригтой бай. Угаасаа алдна, угаасаа мэдхгүй. Тэгээс юм мэдчихэд тэгээд подкастт ороод тэгээ намралт өнөөдөр цаг агаар гоё байна. Улмаагийн подкаст орно тэгээд тэр ер нь подкаст нь орё гэж нилээ ярьсан. Тэгээ ашгүй энэ удаа цагийн үеэр таарад орох гэж байна. Гоё подкаст орохоор нэг гоё яриа өрнүүлээ авдаг. Тэгээ тэр чи бас буцаад нэг өөрийнхөө бодлыг зохицуулах юм гээл.